Удаагийн дугаараар та бүхэндээ наснаас өгшин харагддаг хүмүүсийн шинж тэмдгийн талаар мэдээлэл хуваалцаж байна. Наснаасаа ордоо буюу өгшин харагддаг хүмүүсийн гадаад төрхөнд илэрдэг шинж тэмдэг нь арсны хамгаалтын бүхрүүл сулрах болон булчингийн мас алдагдах зэрэг биологийн бодит өөрчлөлтүүдээр илэрдэг. Бид хөвшилтийг зөвхөн нүүрний үрчлэгээр төсөөлдөг. Гэвч судалгаагаар хүнийг наснаас нь хамаагүй овортоо ядарсан харагдуулдаг 8 гол шалтгааныг баталсан байна. Үүнд нэгдүгээрт нь гараа арчлахгүй байх. Гарын арс нь нүүрний арсыг бодвол тосны булчирхай маш багтаа, маш нэмгэн бүтцтэй байдаг тул хуурайшилт, нарны хит ягаан туянд хамгийн амархан өртдөг. Наснаас өгшин харагддаг хүмүүс нүүрэндээ анхаардагч гараа нарны цус болон чигшүүлэгчээр дутуу арчилснаас гарын арс суларч, нэмгэрэх, шүрмсэн тодорч, нүсэт толб ирж сууж эхэлдэг байна. Эдгээр өөрчлөлтүүд нь бие махбод коллаген баг ялгаруулж, хит ягаан туяаны арсны ширхгийг цаг хугацааны явцад задалдаг тул тохиолддог. Гар бол хөвшилтийн шинж тэмдэг хамгийн их илэрдэг биеийн хэсэг юм. Бидний ихэнх нүүр царай нүүр будалтандаа илүү анхаардагч гар арчилгааг үл томсролдог билээ. Хүмүүс таныг бодож байснаасаа өгшин харагдуулдаг нь гар юм шүү. Гарын арс таныг өөртөө хэрэг анхаарал тавьдаг болохыг илэрхийлдэг. За хоёрдугаарт нь хүзүүний өрчлөө. Хүзүүний арс суларч хөндлөн болон босоо гүн өрчлөө суух нь насжилтыг шууд илчилдэг. Орчин үед утас, компьютер руу байнга толгоогоо бүхэж харах нь хүзүүний арсанд механик даралтыг үүсгэж коллагены бүтцийг хугалдаг байна. Мөн хүзүүний суур булчин суларснаас үүдэн арс унжиж эхэлдэг. Хүзүүний өрчлөө болон унтсан эрүүн таныг 10 насаар хөвшин харагдуулна. Ичний нүүрэ будсан ч хүзүүнээсээ доошоо өрчлөөстэй байвал хүзүүндээ анхаарал тавих хэрэгтэй. Хүзүү бол таны насыг илтгэн. Нүүрсгээ цэвэрхэн харагдуулахыг хүсвэл эрүүнээсээ чээж хүртэлх зайг бүү мартаарай. 3-дугаарт нь хацрын өнгө өөрчлөгдөх ба бараан сүдэр үүсэх. Эрүүл залуу арсны өнгө нь жигд, тунгалаг, ягаан туяатай байдаг. Наснаас өгшин харагддаг хүмүүсийн хацар шанаа орчмоор арсны өнгө, гандаж, цонхих, насжилтын бор толб улаалт зэрэг үүсдэг байна. Энэ бичил хэлсэн цусны эргэлт муудасны илрэл юм. Нас ахих тусам хацрын чинь хэлбэр байдал нь хөгшин харагдахад хүргэж болжшгүй юм. Нүүрний хувиралтай хацрны гэрэлцээ өөрчлөлт болон хөдөлгөөн удаашрах нь хөгшилтийн төрхийг бий болгодог. Тиймээс хацар дээрээ гэрэл тусгасан суур бодолт хийж хацрын өнгөөс сэргээж илүү залуу төрхийг бий болгоорой. За залуу харагдахын нууц нь хацарчин оршдог юм. 4-дүгээрт нь хамар уруулын нуулаа үүсэх. Хамарны хоёр захаас уруулын зах руу чиглэсэн гүн үрчлээ сууж эхэлдэг. Хүмүүс үүнийг зөвхөн арс үрчлээтлээ гэж боддогч бодит байдал дээр хацрын дээд хэсэгт байдаг залуу төрхийг хариуцагч өөхөн дэвсгэрүүд нь жижигэрч доошоо унтснаар хамар уруулын уулзуур дээр ирж нуглаас үүсгдэг байна. Хэрвээ та төвийг сагсан царайтай байж нүүрний булчингаа ашиглахгүй бол тэдгээр найзмаар суларч унжин хамар уруулын нуглаа буюу инэмслийн зураас үүсгдэг. Арс арчилгаа хангалтгүй арс хуурайсан зэрэг шалтгаан нь хамар уруулын нуглаа үүсэх магадлал өндөр байдаг. Нарийн үрчлэнээс ялгаатай нь хамар уруулын гүн нуглаа нуухад хэцүү байдаг. Тиймээс өөртөө анхаарал тавьж нүүрний дасгал хийж үр дүнг нь мэдрээрэй. Хамрын гунгийн үрчлээ нь таныг хөгшин харагдуулахад нөлөөлнө. За 5-дугаарт нь нүдний доорх уутанцэр үүсэх. Нүдний доор зогх суларч уутанцэр үүсэх эсвэл хонхоож бараан сүдэр суух нь хүнийг маш ядарсан овортой харагдуулдаг. Нүдний эргэн тойронд олон тооны судсууд байдаг бөгөөд нүдний доорх арс нь нүүрний хамгийн нэмгэн, хамгийн эмзэг хэсэг юм. Хар хүрээ нойр дутуу ядарч сулдах, хөгшөлтөөс үүдэлтэй байдаг ч ихэнхдээ өдөр тутмын арчилгаа, буруу арс арчилгааны улмаас үүсдэг байна.
Нүд бол анхны сэтгэгдэлд ихээхэн нөлөөлдөг нүүрний хэсгүүдийн нэг юм. 6-дугаарт нь нойр дутуу байх. Дутуу унтах нь тархийг угаадаг лимфатик системийг ажилуулж чаддаггүй. Мөн шөнийн цагаар явагддаг эсийн байгалийн нөхөн төлжид бүрэн зогсдог. Нойргүй явснаар стрессийн кортизол даавар ихээр ялгарч арсны чанга байдлыг хариуцдаг коллаген эластин уургийг шууд задлж устгадаг байна. Алуунасаа хадгалахын тулд бие махбод өслийн даавар ялгаруулахын тулд сайн унтаж амрах нь чухал юм. Нойр дутуу амьдралын хэм маяг нь арсыг хурдан хөшрүүлдэг. За 7-дугаарт нь нүүр нуруу гарын эргэн тойронд илүүдл өөх хуримтлагдах. 40-50 наснаас хойш бодисын сэлцээ удааширч булчингийн мас алдагдсанаар биеийн суурь булчингууд хатангарчдаг. Наслтай холбоотой асуудал бол нүүр нуруу гарны дээд 3 хэсэгт илүүдл өөх хуримтлагддаг байна. Энэ биеийн галбирыг хэлбэргүй унжгар хөвшин харагдуулдаг гол хүчин зүйл юм. Иймээс булчингийн массыг нэмэгдүүлэх, сонголтын дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. 8-дугаарт нь унжуу мөр. Сууган амьдралын хэм маяг ухаалаг утсанд хит их цаг зарцуулж байгаагаас нурууны дээд хэсгийн булчингуудын сулралаас болж мөр урагшаа бөөрөнгөлөгдөө унжиж чийж хаагддаг. Мөр унжиж бүхдийнх нь биеийн энергийн урсгал болон уушгины амьсгалын багтамжийг багасгахаас гадна харагдах байдлаар хүнийг шууд хөвшин урам зориггүй харагдуулдаг байна. Бөөрөнгийн мөр нь таныг ард талаас хөвшин харагдуулаад зогсохгүй биеийн янз бүрийн үйл ажиллагаанд нөлөөлж болно. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол өдөр тутмын дадал журслаа өөрчлөх цаг болсныг илтгэнэ. Оргүй залуу харагдах нь таны өдөр тутмын зөв дадлаас эхэлдэг. Уцас үүсэхдээ толгоогоо цэх барих, өдөр бүр хялгсан судасныг хурдан алхалт хийх, унтахдаа утсаа холдуулах зэрэг энгийн үйлдэлүүд таны биологийн насыг ухраах болно. Өөрийн биеийн байрдыг зөв авч явснаар таны гадаад төрөх байдалд ихэн өөрчлөлт авчрах болно. Наснаасаа хөгшин харагдахгүй тулд үргэлж хөгжилтөө, сониуц замтай, эерэг хандлагатай байх нь чухал юм. Байнгын дасгал хөдөлгөөн хийж зөв амьдралын хэм маягийг хэвшүүлээрэй. Анхаарал сонсон та бүхэндээ амжилт хүсье.